Сайн байцгаана уу үзэгчдээ. Монголын мэдээ сугийн бэлтгэн өргөдөг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Агаарын бохирдол гамшигын хэмжээнд хүрснийг байгаль орчны салбарын хүлээн зөвшөөрч байна. Улаанбаатарын агаарын бохирдол байх ёстой стандартаас 13% давжээ. Дээрх асуудалтай холбогдуулан иргэд улсын хурлын өргөдлийн байнгын ороонд хандсан юм. Иргэдийн өргөдлийн дагуу өнөөдөр төрийн ордонд агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа сэдвт хэлэлцүүлэг боллоо. Улсын хурлын гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөллүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх гарц шийдлийг тал бүрээс нь ярьж тодорхой саналуудыг дэвшүүллээ. Амьсгалын замын өвчлөлийн 50% нь агаарын бохирдлоос шалтгаалж байна. За хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24% нь мөн л агаарын бохирдолтой холбоотой юм байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 14.5%-ийг бол амьсгалын тогтолцооны өвчин эзэлж байна. 2015 оны мөн үетэй харьцуулахад хатгаагаар эмнэлэг твцсэн хувь 6%-аар өнөөдөр өссөн байна. Агаарын бохирдлын 80 гаруй хувь нь түүхийн нүүрсний хэрэглээнээс хамаарч байна. Гэр хорооллын 190 мянга гаруй өрх жилдээ 1 сая тонн нүүрс хэрэглэдэг байна. Утаа үүсгэгч хамгийн том хүчин зүйл болсон нүүрсийг угааж хэрэглэх нь агаарын бохирдлыг 2 дахин багасгадгийг эрдэмтэд нотолсон байна. За өнөөдөр Герман улс нүүрсээ 100%, Англи улс 95% угааж хэрэглэж байна. За манай улсын хувьд 100% түүхийн нүүрсний хэрэглээд орно. Харин гадагшаа гаргах нүүрсээ угаах тал дээр төлхөө анхаарч байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд өнгөрсөн 5 жилийн хугацаанд 130 гаруй тэрбум төгрөгийг улс болон нийслэлийн төсөв, олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламж зээлийн хүрээнд зарцуулсан. Гэлээгээд өнөөдөр бид утаатай Улаанбаатарт амьдарч байна. Асуудлыг нухацтай шийдэх гарц шийдлийг ингэж тодорхойллоо. Иргэд олонний хэвлэл мэдээллийн зөвлөлийг агаарын бохирдлын бууруулалт үндэсний хорооны дэргэд байгуулад төр иргэдтэйгээ эрдэмтэн судлаачтайгаа хамтарч энэ бүгдийг хийдэг тогтолцоор орохгүй төр дангаар бол энийг ямар шийдэх боломжгүй. Агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор, утааг арилгах нэрийн дор, одоо судалгаа, сурчилгаа нэрийн дор хамаг мөнгө өөр замаар урсцсан бодит жишээнүүд бол маш их байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг одоо бид зогсоох ёстой. Нэг га ногоон байгууламж 18 сая шм агарыг цэвэршүүлж, утаа өнөрийг 30-аас 35%-ийг өөртөө шингээж, дуу чимээний 25%-ийг замхруулж, тоос шороог 70 орчим хувиар бол багасгадаг гэж. Тэгэхээр одоо байгаа манай ногоон байгууламж бол стандартаас 5 дахин доогоор байна. Энийг ядаж стандартын хэмжээнд аваачхын төлөө хууль журмуудаа одоо хэрэгжүүлж ажиллацгаая. Утаа өвдөрчний үйлдвэрийг сайжруулах бололцоо бол их бий. За чи тухайлбал био төвчний асуудал байна. Био төвшил маш цэвэр төвч байдаг. Үлгэрчээ үйлдвэр нэг 2 үйлдвэр явуулсан дараа нь тэр үйлдвэрүүдээ дагаад одоо технологи сайжирнаа. Тэр үнсийг авдаг жижигхэн хайрцгийг бий болгодог. Тэр үнсийг вакуумж авдаг. Одоо гарч ирээд ингээд зүгээр сүү самарж байгаа шиг салхитай дагарч цацхад ингээд сүү сунгалж байгаа шиг ингээд ууршаад алга болдог. Мягт малч айгүй их байна шүү дээ. Тэн дээр одоо энэ ядуу өрхүүдээ засаг төрн гурвалсан гэрээ хийгээд иргэнэ тэнд нь сууршуулах тэр нөхцөлийг засаг захиргаа орон нутаг хийх хэрэгтэй байна. Шатраалсан шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр бид төлөвлөж байна. За ингээд агаарын бохирдлоо тэмцэх чиглэлээр иргэн байгууллага аж ахуй нэгж бүр өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзэл байвал асуудлаа бид хамтран шийдвэрлэж чадна. Засгийн газар эх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэрт хүрчээ. Энэ бол зөвхөн гэр хорооллын хэрэглэгчдийн хувьд 9-өөс өглөөний 6 цаг хүртэл одоо 50% хөнгөлөлттэй байгаа. Энэ хэрэглээн дээр зөвхөн хамааралтай одоо шөнийн тарифыг тэглэж байгаа асуудлаа гэдгийг манай ард иргэд бас сайн ойлгож байгаа хаа. Тэгэхээр цаашдаа бол бас энэ шугам сүлжээнийхээ шинжилтийг хийгээд за их усүрийн асуудлыг богино хугацаанд шийдэх энэ олон хувилбаруудыг бид бас ярьж байна. Агаарын бохирдлыг бууруулах гол гарц шийдэл нь гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах гэдэгтээ эрдэмтэн судлаачид санал нэгддэг. Тиймээс орон сууцжуулах хөтөлбөрийг засгийн газар эх онд үргэлжлүүлэх юм байна. Өнөөдрийн энэхүү хилцүүлгээс зөвлөмж гарна. Төрийн ордонд ийхүү хилцүүлэг өрүүлсэн бол ордны гаднах талбайд иргэд утааны эсрэг жагслаа. Жагсагчдын зүгээс Монгол улсын ерөнхийлөгч, засгийн газар, нийслэлийн засаг дарганд хамгаан газарт хандан тодорхой шаардлагыг хүргүүлсэн байна. Жагсаалыг санаачилсан хэсэг иргэд нэгдэн утааны эсрэг ээж аавуудын холбоог байгуулсан байна. Тэдний зүгээс жагсаалаар дамжуулан нийслэлийн удирдлага, засгийн газар тодорхой шаардлага хүргүүлж байгаагаа олон нийтэд танилцууллаа.
Бид нар бүгдээрээ хохирогч нар. Бид нар өөрсдөө өнөөдөр ярихгүй байна. Би хохиржин гэж ярихгүй. Өнөөдөр үгээ хэлж чадахгүй зөвхөн үглийн тоогоор үгээ хэлж байгаа тэр бяцхан хүмүүсийг бид нар яагаад үгийг сонсохгүй байгаа юм бэ? Яагаад тэр тоог бид нар өнөөдөр ойлгохгүй байгаа юм бэ? 435 хүүхэд нодлоноос ирсэн байна шүү дээ. Бид нар одоо тэр хүүхдүүдийн төлөө бид нар энэ жагсаж байна. Цаашаа энэ тоо нэмэгдэх үү дээ. Мөн засгийн газар тандаа агаарын бохирдлоос болж айл өрхөд учирч байгаа алдагдсан боломжийн зардлыг тооцох аргачлал яаралтай боловсруулж энэ зардалд эх жилийн төсөвт хөрөнгө хуваарлах, агаарын бохирдлыг хэмжигч суурин станцыг дархан уул орхон зэрэг аймгийн төвүүдэд суйрлуулж нэгдсэн мэдээллийг иргэдэд өгөх, утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг 2017 оны 1-р сарын 15 гэхэд 25% бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй гэж жагсаалд оролцогч иргэд хэлж байлаа. Тэнэг хүн уурж байгаа юм шиг л яадаг үлээ чихэр шиг амтлалт өгдөг. Тэдэн дээр жилд тэдэн тэрбум, 5 тэрбум, 10 тэрбум зарцуулдаг. Тэр төгрөг хаашаа орж ийн. Эдгээр нэг 100 тараасан болоод хийн төлш өгсөн болоод дундаас нь завшаал алга болдог. Тэгээд өдөө тэр тэрбум төгрөгнүүдийг үр дүндээ зарцуулсан бол бид нар ингээд жагсаад байж байхгүй байх байсан. Агаарын бохирдлын голомтонд хордож байгаа жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг бохирдол багтаа бүс рүү нүүлгэн шилжүүлэх, Улаанбаатарын гэр хорооллын хүүхдийн цэцэрлэг бүрт агаарч цэвэршүүлэгч төхөөрөмж байрлуулах, агаарын бохирдлоос үр хүүхдээ хамгаалах мэдээллийн цогц арга хэмжээг явуулах зэрэг шаардлагыг нийслэлийн засаг даргын тамгын газарт хандан гаргаж байгаа юм байна. Нэгдүгээр дутаандаа хордож ийн, өвчлөөд хоёрдугаарт имэндээ хордож ийн. Ийм гэдэг чинь нэг талдаараа хорш, нэг талаараа сайн байсан. Дайлангуй жоохон хүүхдүүдэд маш хүчтэй антибиотик хэрэгжилж ийн. Энэ бол хэдэн жилийн дараа маш аюултай үр дүнд хүрнэ. Өнөөдрийн 50 жагсаалыг улс төр нам эвслээс ангид зовлонгоос үүдсэн эцэг эхийн нэгдэл хэмээн жагсаал зохион байгуулагчид онцоллоо. Тэд дээрх шаардлагынхаа хариу нийслэл засгийн газраас эх оны 1-р сарын 10-ны дотор хүлээн авахыг хүсжээ. Хэн нэгний эрх ашигыг хамгаалж байгаа хэн нэгний одоо ер нь энэ агаарын бохирдлын тэмцэх ажил 2010-оноос эрчимжиж төр засаг, олон нийтийн байгууллагууд, олон улсын донор байгууллагууд, үндэсний үйлдвэрүүдэд одоо бүгдлийн оролцоотойгоор асуудалд анхаарсан байгаа. Гэхдээ өнгөрсөн 6 жилийн хугацаанд олон зуун аргыг туршиж агаарын бохирдлын тэмцэх хүчээ тарамдуулсан гэж үздэг. Тэгвэл нийслэлийн агаарын бохирдлын гол их үүсвэр нь гэр хороол. Тэгвэл гэр хорооллыг бүхэлд нь орон сууцчлуулах боломжгүй тул эхлээд сайжруулсан 100-ыг тараасан. Харин одоо сайжруулсан 100-нд хэрэглэх, сайжруулсан түлшийг үйлдвэрлэх, бүх нийтээр хэрэглэх тал дээр онцгой анхаарахыг үйлдвэрлэгчид хэлж байна. Агаарын бохирдлыг бууруулах 2 том шийдэл бий. Эхнийх нь сайжруулсан 100. Засгийн газараа Дэлхийн банк, Мянганы сорилын сан үйлдвэрлэгчид нийлж сайжруулсан 100 тараасан. За тэгвэл дараагийн алхам нь сайжруулсан түлш. Боловсруулсан түлшээр хотыг бүхэлд нь хангаж байж, түүхийн нүүрсийг 100% хориглож байж, хот утаанаасаа сална. Гэтэл ийм тодорхой шийдлээ одоо болтол төр гаргахгүй байна. Үр дүнд нь хот утаатай хэвээр сайжруулсан түлш үйлдвэрлэхээр байгуулагдсан 14 үйлдвэр тэг зогсолттой байна гэлээ. Төр өөрөө нэг бодлогоо зөв гаргаж ирмээр байна. Нэг бол нэг ерөнхий сайд нь гарч ирэл газар хангана гэж хавар хэлчихдэг. Үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй. Одоо сая ерөнхий сайд нь бас цахилгаанаар хангана гэж хэлчихлээ. Хятад улс бол эрчим хүчээр хангах гэж үзлээ. 2 жил ноцлолоо дийлсэнгүү. Шүүлтүр тавих гэж бүх хотуудаа үзлээ бас барахгүй байна. Одоо бол энэ жилээс түлшээр л хангаж байна. Өөр аргагүй. Хүнд үйлдвэрүүдээ цэвэрсүүлсэн шахмал түлшээр ажилуулах хэмжээнд яригдчих эхэлж байна. Тийм учраас манай нэг үйлдвэр тийшээ гаргасан ер нь бол болж байна энэ ажил. Тэгэхээр бол бидний хамгийн нэгдүгээр тийх юм бол ерөөсөө түлш. Монгол гэрт бол голомт байдаг, голомт нь 100 байдаг, 100-ндаа галаа хийдэг. Энэ 180 мянган өрхөд тараасан энэ 100-ны тоол хэж маргаагүй. Муухай гэж хэлээгүй, муу шаталтай гэж хэлээгүй. Бүрэн шаталтай 100 тийм ээ. Бүрэн шаталтай 100-нд бүрэн шаталтай нөөцтэй хэрэгтэй. Одоо хоолой нэг хэрэгтэй. 100-аа өгчөөд за ингээд цаахаа үлжээрийг бол хүнд оромлж байгаа юм шиг болно шүү дээ. 185 мянган айл 100 өгчөөд тэгээ одоо за сайхаа үлжээрээ 7 үлжээрэж хэлэх юм бол одоо тэгээд асуудал гарна тийм ээ. Тэгэхээр одоо хоолыг хийж өгөх тухай 100 тараасан шигээ тэр их хөрөнгө тэр одоо ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй гэж би бодож байгаа байхгүй. Хоорондоо бид нэр зодолдоод яваад идэх ерөөсө муудалцаад. Таараа дампуурах нэ гэж газар зарлаа яваад байгаа байхгүй. Чи яах нь бид нар 2 үйлдвэр явж штэ. Тэгээ тэр өмөө үйлдвэр манай 200 сая үйлдвэр энэ асуудлаа зогсоох хэрэгтэй. Тэгээд 150 зараад идэг. Өөрсдөө татаас аваад идэг. Бид нар болохоор өгдөггүй. Бид нар нодноос арай гэж тендерт орсон 100 тоног 2 сард нөө гэрээ байгуулахад сарын дараа бид нарыг оруулахгүй гэж оруулаагүй байхгүй. Тэгж сарын дараа орсон. 100 мянган тонн түүхийн нүүрс боловсруулах шалтгаалтай. 100 мянган тонныг боловсруулад 60 мянган тонн хагас когс хөлөвлөх.
тогтмолтой. За ингээд бидний тулгардаг одоо гол бэрхшээл юу гэхээр энэ үн хөрмөн борлуулалттай холбоотой юм байна. Яг хагас гог түүхийн нөөцийг аваад хагас гогсгоо болоод тийм тодорхой хэмжээний зардал шингээд өөрийн өртөг бол хамаагүй түүхийн нөөцөл өндөр болдог. А яг тэр өртгөө бодоод бидний өөрсдөө одоо ашиг яваадаад ингээд борлуулах гэхээр хүмүүсээ худалдаа авч чихээргүй тийм байна. Тэгэхээр яад үгүй бид төрөлсөн байгуулалттай хамтраад төрөөс татаас өгөөч бид нар иргэдэд одоо ийм үнээр нийлүүлье. Түүхэн нөөцтэй ижлэх үнээр зөрүүн мөнгөний олгооч гэсэн энэ хөлөвлөлтөд явж байгаа юм л да. Тэгээ энэ ажиллагаа маань болоод цаг хугацааны үед бидний их тохиромжгүй болдог. 2011 онд 7800 тонн, 2012 онд мөн 7800 тонн түлш нийлүүлж байжээ. Гэтэл 2013 оноос эхлэн сайжруулсан түлшний үйлдвэрлэл 1000 тоннд ч хүрэхээ байсан. Энэ бол бодлогын дэмжлэг байхгүй болснох гэж үзэж байгаа юм. Өнөөдөр үйлдвэрлэлийн хэмжээ ер нь бол нэг 1000 тонн хүрэхгүйтэй үгүйтэй байгаад байгаа юм байна. Гэтэл биднэрт өнөөдөр жилд түүхийн нүүрсний хэрэглээг Улаанбаатар хотод хязгаарлахад 980 мянган тонн шахмал түлшний хэрэгцээ байгаад байгаа тийм. Одооны үйлдвэрлэл бол маш бага хэмжээтэй явж байгаа. Тийм учраас өнөөдөр бид нэр шахмал түлшний үйлдвэрлэгчтэй уулзаад цаашдаа бид нэр төрөөс ямар дэмжлэг бодлогоор эднүсэгээ дэмжих ёстой юм. Энэ талаар нэг ярилцлаа гэж байна. Засгийн газрын тусгай сан цэвэр агаар сан 2011-ээс 2015 оны хооронд нийтдээ 122 тэрбум төгрөгийн санхүүжилттэй ажиллаж, за үүний 93 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс сайжруулсан түлшийг дэмжихэд ердөө 4 тэрбум төгрөг зарцуулагджээ. Хөтөлбөрийн эхэнд бид агаарын бохирдолтой холбоотой сэдвийг багцлан үргэлжлүүлэн улс төрийн хүрээнд өрнөж байгаа үйл явдлын мэдээлэлээс хүлээн авна. Өнөөдөр улсын хурал дахь Монгол Ард намын бүлэг ардчилсны бүлэг хуралдаж энэ 7 хоногт улсын хурлаар хэлцэх зарим асуудлыг хэлцлээ. Тухайлбал хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулахыг ардчилсны намын бүлгээс дэмжсэн. Харин Монгол Ард намын бүлгээс төр хойшлуулах санал гаргаж хөгжлийн банкнд хийсэн одоо шалгалтын материал нь нууцын зэрэгэлдэлтэй байгаа учраас эхлээд олон нийтэд ил болох хэрэгтэй гэж үзэж байна. Харин 5 тулгын бүлэг ордын хөрөнгө оруулалтыг цаг алдахгүй шийдэх хэрэгтэй гэж Монгол Ард намын бүлэг гишүүд хэлж байна. Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгээс 5 бүлэг ордын хөрөнгө оруулалт хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэлцсэн байна. Засгийн газраас Монгол Ардын намын бүлэгт өгсөн мэдээлэлд хөрөнгө оруулалтын хэд хэдэн хувилбар яригдж байна. Эцсийн шийдэлт хүрээгүй. Энэ асуудлыг улсын хурлаар нээлттэй хэлцүүлнэ гэсэн тайлбар өгсөн байна. Зарим хэвлэлээр 5-49% гадны хөрөнгө оруулалттай компанид 400 сая доллар зарна гэсэн мэдээлэл гарч засгийн газрын шийдвэр мэтэр тайлбарлагдж байгаа нь ташаа мэдээллээ гэдгийг тэд тайлбарлаж байлаа. Үүнээс гадна хөгжлийн банктай холбоотой асуудлыг Монгол Ардын намын бүлгийн гишүүд хэлцээд энэ 7 хоногт улсын хурлаар хэлцүүлэхийг төр хойшлуулах санал гаргажээ. Ингээд энэ дээр бол бид нар бас тодорхой ажлын хэсэг гаргаж. Үнэхээр одоо энэ хөрөнгө оруулалтын банкны буюу хөгжлийн банкаар дамжиж явагдсан энэ төсөл хөтөлбөр арга хэмжээнүүд хуулийн хүрээнд хийгдсэн юм уу гэдгийг эхний ээлжинд шалгах ажлын хэсгийг энквайри гишүүнээр ахлуулж байгуулж байгаа. Үнэхээр одоо энэ яг одоо хөгжлийн банктай өнөөгийн мөрдөж байгаа хуулиндаа энэ бүх одоо төсөл хөтөлбөрүүд нь явагдсан байна уу? Энэ төсөл хөтөлбөрүүд үнэхээр одоо тэр Ардс намынхны одоо яриад байгаа шиг тэр олон одоо Ардын намын нэртэйч гэдэг юм уу ийм олон компаниуд аваад энэ асуудал ингээд замхарчаад байгаа юм. Улс төр болоод байгаа юм гэдгийг олон түмэнд ил тод гаргаж тавья гэдэг дээрээ бид нар санал нэгдсэн. Хөгжлийн банкнаас засгийн газраар дамжуулан өргөн барьсан тогтоол байгаа. За тэр тогтоол төр юу байгаа вэ гэхээр энэ ондоо багтаж хөгжлийн банкны тэнцэл дээр байгаа өөр засгийн газартай шууд холбоотой өөр авлагыг засгийн газар руу шилжүүлэх за мөн хөгжлийн банкны дөрмийн санг нэмэгдүүлэх талаар тусгасан ийм тогтоол байна. За өнөөдрийн бүлэгдэр танилцуулсан асуудал бол хөгжлийн банкны тухай хуульд оруулах шинжилсэн найруулга гэдэг 3 дахь асуудал ингэ явж байгаамаа. Тэгэхээр яг энэ дараалалаараа одоо улсын хурлаар хэлцэгдэх асуудлыг одоо бүлгээс ингэ дэмжлээ. Харин Ардс намын бүлгийн гишүүд хөгжлийн банкны хуулийг өөрчлөх хуулийн төслийг хэлцгийг дэмжиж байна. Өнөөдөр хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг засгийн газраас томилдог мөн хөгжлийн банкнаас хийх хөрөнгө оруулалтыг улсын хурл болон засгийн газар дээр шийдвэрлэж байна. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй гэж тэд үзэж байгаа юм аа. Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлт урт хугацааны нөгөө хөгжлийн үзэл баримтлалын баримт бичгүүтээ уялдуулж төсвөөс эргэж төлөх нөхцөлтэйгээр олгох зээл нь санхүүжилт нь хөгжлийн банкныхаа нийт санхүүжилтийг хэдэн хувь нь байх юм бэ гэдгийг маш тодорхой тогтоож нөгөө журам стандартыг тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Ингэхгүйгээс болоод өнөөдөр ихэнх зээлүүд зөвхөн засгийн газар
их хурл дээр яригдж шийдэгддэг болсон учраас энэ банкны өөрийнх нь бие даасан байдал нь алдагдчихад байна. Засгийн газар дээр бүх зүйлийг одоо улс төрөөс хамааралтай байдлаар санхүүжүүлэхээр ингээ их өгсөн болохоор энэ хөгжлийн банк өөрөө хараад бас бие дааж ажиллах чадваргүй болчиход байна. Тэр одоо хараад бас бие дааж ажиллах чадварыг нь хийж өгөх тулд өөрийнх нь эрх үүргийг бас өргөн болгож өгөх хэрэгтэй байгаа. Тэрийг энэ хуулинд тусгасан байна. Тийм учраас бид нар энэ хуулийг бол дэмжиж байгаа. За мөн өнөөдөр Ардсан намын бүлгийн гишүүд хуралдаж дипломат албаны тухай хуулийг шинжлэх хуулийн төсөл зарим улсад байгаа элчин сайдын яамдаг татан буулгах асуудлыг хэлцээд улсын хурлаар хилцүүлэх хугацааг сунгах санал гаргасан байна. Учир нь ийм асуудлыг яаран шийдэж болохгүй гэдгийг улсын хурлын гишүүн Болд хэлж байлаа. Ойрын үед далаа ламын айлчлуулан давхар иргэншлийн тухай янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдж байна. Тухайлбал гадаад харилцааны сайд Бүгд найрамд Хятад ард улсад айлчлах үеэрээ давхар иргэншлийн тухай ярьсан, далаа ламын айлчлалтай холбогдуулан уучлалтгүйсэн гэх мэдээлэл гарах болсон. Энэ мэдээллийг гадаад хэргийн сайд мөнх оргил өгөөсгөлээ. За далаа ламын айлчлалд Монгол Улсын засгийн газраас ямар нэгэн оролцоо байхгүй, энэ нь шашны хүрээнд болсон үйл явдлаа гэдгийг Бүгд найрамд Хятад ард улсад гадаад харилцааны сайд айлчлах үеэр хэлсэн байна. За шашны энэ асуудал нь цаашлаад улс төр хоёр улсын гадаад харилцаанд нөлөөлөх болсон учраас харамсаж байгаа гэж мөн илэрхийлжээ. Үүнийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мушгин гуйлж байгааг тэрээр хэлж байлаа. Далаа ламын Монгол улсад шашны шугамын байгууллагаар хийсэн айлчлал нь улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, шашны үйл ажиллагаатай сүсгтэн олонд ном хурсан ийм үйл ажиллагаа байсан ч гэсэн харамсалтай нь энэ айлчлалаас болж хоёр улсын харилцаанд үл ойлголцох байдал бий болсон. Энд манай засгийн газар харамсаж байгаагаа илэрхийлсэн. За 3 дугаарт бид нар маш ойлгомжтой хэлсэн энэ айлчлалыг зохион байгуулахад засгийн газар, улсын их хурл ямар нэгэн байр суурьд оролцоогүй. Энэ бол шашны байгууллагын шугамар хийсэн ажил. 4 дугаарт хэдийгээр шашны байгууллагын шугамар хийсэн айлчлал байсан ч гэсэн энэ айлчлалынхаа хүрээнд зөвхөн шашны үйл ажиллагаа явуулсан ч гэсэн харамсалтай нь энэ айлчлалын үр дагавар нь шашнаасаа халиад хоёр орны харилцааны асуудал. За тэгээд хоёр орны харилцаанаас улбалаад эдийн засаг, санхүүгийн үр дагавартай ийм асуудал болсон. Энэ бүхнийг харгалзаж үзээд 5 дугаарт засгийн газар Монгол улсын энэ засгийн газрын бүрэн эрхлэний хугацаанд далаа лам Монгол улсад айлчлахгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Урд өшид хийсэн гадаад харилцааны сайдын айлчлалын үеэр давхар иргэншлийн тухай яригдаагүй. Бүгд найрамд Хятад ард улсад давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг юм байна. Харин Оросын холбооны улс болон Казахстан улсад давхар иргэншлийн онцгой тохиолдолд хүлээн зөвшөөрдөг. Тодруулж хэлбэл Оросын холбооны улсын иргэн өөр улс оронд амьдарч байгаад хүүхэдтэй болсон тохиолдолд хүүхдийг нь Оросын холбооны улс давхар иргэншилтэй байхыг хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн 70 гаруй орн ийм давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөг байна. Давхар хариаллын асуудлыг судалж үзэхдээ бид нар гадаадын хүн Монгол давхар хариалтай болох тухай асуудлыг хязгаарч зөвшөөрөхгүй. Тэм судалгаа хийгээгүй. А бид нар Монгол улсын иргэн байжгаад харьяалаа алдсан зарим хүмүүс буцаад давхар хариалтай Монгол улсын иргэн болъё. Эсвэл Монгол аав ээжтэй хүүхэд аав ээж нь Монгол улсын иргэн, Монгол улсын харьяат гадаадд төрөхлөөр тэр улсынхаа хуулиар Монгол аав ээжтэй хүүхэд гадаадын иргэн болчиход байгаа байхгүй юу? Монгол улсын харьяалаас хасагчаад байгаа. Энийг бид нар зөвшөөрье гэж байгаа. За гадаад харилцааны сайд мэдээллийнхаа төгсгөлд дөрвөн улсын элчин сайдын яамыг татан буулгах шийдвэрийг засгийн газар яагаад гарах болсон талаар нэмэлт мэдээлэл өглөө. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр манай улсын 27 иргэн Барзилд, 25 иргэн Индонез улсад оршин суудаг. Мөн Барзил улсад 2000 гаруй, Индонез улсад 12,000 ам долларын тэнцэх худалдаал хийдэг юм байна. Ийм учраас засгийн газраас ийм хэмнэлт гаргахаар болсон юм а гэдгийг тайлбарлаж байлаа. Энэ сарын 14-нд эхэлж 21-ний хүртэл 7 хоног сунгаж байсан Санжаа Сөрөнгийн зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр 5 дахь өдөр үргэлжиллээ. Цагдун хорих 461 дугаар ангийн шүүх танхимд болж байгаа шүүх хурал нотлох баримтуудыг үргэлжлүүлэн шинжилж байна. За шүүх хурал санал шүүмжлийн шатанд орлоо. Энэ нь шүүх хурлын мэтгэлцээний шат эхэллээ гэсэн үг юм. Тиймээс шүүгдэгч талууд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүх хуралдааны явцыг наривчлан заасан байдаг. Тодруулбал аливаа шүүх хурал шүүхийн хэлэлцүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, нотлох баримт, шинжлэх шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны шүүмжлэл, шүүгдэгчийн эцсийн үг, шүүхэ бүрэлдэхүүн тогтоол гаргах гэсэн үе шаттай хэрэгжинэ. Тиймээс шүүх хурал үндсэндээ төгсгөлийн шатанд орж байна. Үүний дараа шүүгдэгчийн үгийг сонссноор шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж танилцуулна.
Цагдаа прокурорынхны 18 жилийн туршид цуглуулсан хэргийн нотлох баримтуудыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч алдраар ахлуулсан шүүх бүрэлдэхүүн 2 дахь өдрөө ийхүү шинжилж байгаа юм. Хэрэгтэй холбоотой улсын нууцад багтах нотлох баримтуудыг шүүгч шинжээчид өнгөрсөн баасан гаригаас эхлэн танилцсан. Шүүх хурлын эхний өдөр буюу өнгөрсөн 7 хоногийн лав гарагт улсын яллагч Бат Жаргал сандаг сүрнээр ялын дүгнэлтийг 4 цагийн туршид уншиж танилцуулсан. Дараа нь шүүгдэгч Амгаланбаатар Содномдаржа чимгээнаар мэдүүлэг өгч асуулт хариулт явуулснаар шүүх хурал завсарласан байна. Харин пүрэв баасан гаригуудад шүүх хурал гэрч шинжээчдийн мэдүүлгээр үргэлжилсэн. Их сурвалжийн мэдээснээр шүүх бүрэлдэхүүн 10 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг, онцгой шүүхэн шинжээчдээс тусгайлан тайлбар авсан гэх мэдээлэл бий. Цагдам хорих 461-р ангид 4 дахь өдрөө үргэлжилж байгаа шүүх хурал цагдаа, тагнуул, шийдвэр гүйцэтгэх байгууллагын онцгой хамгаалалтаар явагдаж байна. Шүүх хуралд хэн гэрчээр оролцож, ямар мэдүүлэг өгсөн болоод, нотлох баримтуудаар юу дэлгэгдсэн, шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнд ямар хариулт тайлбар өгсөн зэрэг нь нууц хэвээр байна. Манай улсад жилдээ 6,000 гаруй хүн шүүхээс хорих ялаар шийтгүүлж байна. Үүний 55-60% нь цагдан хоригдож байж хэрхэн шийдэгдэг юм байна. Цагдан хоригдох явцдаа тухайн иргэний эрх зөрчигдөх магадлал манай хууль эрх зүйн тогтолцоонд өндөр байгааг судлаачид хэлж байна. Цагдан хоригдож байгаа хүн гэдэг бол шүүхээс гин буруу тогтоогдоогүй сэжигтэн гэсэн үг. Тиймээс иргэний суурь эрхүүдийг эдлэх ёстой. Эрүүл мэндийн эмчилгээнд хамрагдах өмгөөлөгчтэйгээ одоо уулзах, харьцах, мөн одоо өргөдөл гомдлоо шүүхийн болон прокурорын чөлөөтэй гаргах, эрх шишгээ хамгаалуулах, мөн хүнсний аюулгүй хоол хүчээр хангах гэдэг эрхүүд байгаа. Олон улсад сэжигтнээр татагдсан нийт хүмүүсийн 5-аас 10% нь цагдан хоригддог бол манай улсад энэ тоо 55-аас 60-ын хооронд хэлбэлцэж байна. Үүний дийлэнх нь манай эрүүгийн байцаан шийдэх хуулинд байдаг оргон зайлж болцсохгүй гэсэн үндслээр цагдан хоригддог байна. Үзмэрч төлөгч шиг ийм үндсэл тавьсан оргон зайлж болцсохгүй гэдэг. Тэгэхээр субъектив хандлага бол өөрөө энэ оргон зайлж болцсохгүй гэдэг одоо энэ 68 дээр байж байгаа нөхцөл төр чинь бүр маш их илэрдэг байхгүй юу? Мөрдөн байцаагч чинь дураар шийдэгдэж байгаа юм. Хэрвээ тухайн хүн арга гэрэн тодорхой ажил албатай тодорхой оршин суух хаягтай авах юм бол энийг заавал олсон сэргийлэх арга хэмжээг авах ингээд одоо улаараа дараадах юм боломж бас тэр болгоны олон улсын хэрэг хариуц зүйл хаагдмал байдаг. Улсын хэмжээнд нийт цагдан хоригдсон иргэдийн 70 гаруй хувь нь нийслэлд байрлалтай хорих 461-р ангид хоригдож байна. Ингэж төвлөрүүлэх нь хүний эрх зөрчигдөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг судлаачид хэлж байна. Дүүргэлтийн хувьд бол иш болоод ирэх юм бол хорих байгууллагын ажилтны ачаалал хэцүү. За хоригдож байгаа хүмүүсүүдийн одоо хорих өрөөний ч гэдэг юм уу одоо хорих нөхцөл журам бол бас хангалтгүй байх тал бол байдаг тэрийгээ дагаад. Шүүхээс гин бурууг нь тогтоогоогүй бол тухайн хүнийг хинч яллах хэрэггүй. Тиймээс сэжигтнүүдийг хавтгааруулан цагдан хордог, хуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байгааг судлаач хуулийн мэргэжилтнүүд сануулж байна. Монгол улсад орчин цагийн шүүх байгуулагдсны 105 жил, улсын дээд шүүхийн 90 жилийн мод хойж байна. 1911 оны эрхчлөөний хувьсгалын дараа Богдхан засгийн газар 5 яам байгуулсны нэг нь шүүхийн хэргийг бүгд захиран шийтгэх яам байлаа. Энэ цаг үеэс орчин цагийн шүүхийн байгууллагын түүх эхэлдэг юм. Шүүх эрх мэдэл, төрийн эрх мэдлийн бие даасан бүтэц, тиймдээч хууль тайлбарлан хэрэгэлдэг, эцсийн шийдвэр гаргадаг, маргаан тасалдаг институц юм. За энэ сэдвээр сэтгүүлч Эрдэнэ Чимэг зочинтой студид ярилцсан. Энэ сэдвийг студид үргэлжлүүлэхээр улсын дээд шүүхийн хамгийн газрын дарга Наран бүрийн өрлөө орой мэнд үргээд байна. Баярлалаа танд орой мэнд. Тэгэхээр шүүх эрх мэдэл шүүхийн шинтгэлийн асуудал. Өнөөдөр шүүх эрх мэдлийг яаж хэрэгжүүлэх ёстой вэ? Шүүхийн эрх мэдэл ямар журмаар одоо хэрэгжих ёстой вэ Монгол улсад? Эндээс хоёул ярьсаа эхлэв. За, юуны төрөнд Монгол улсад орчин цагийн шүүх байгуулагдсны 105 жил, улсын дээд шүүх үүсгэн байгуулагдсны 90 жилийн баярын мэндийг Монголын нийт шүүгчид, шүүгэн захиргааны ажилтнууд, тэдгээрт ажиллаж байсан ахмадуудаа улсын дээд шүүхийн хамгийн газрын нэрийн өмнөөс болон хувьсаа дэвшүүлж баяр хүргье. За, таны асуултанд маш товчхон хариулахад Монгол улсын шүүх эрх мэдэл болтлоо. Тийм дардан замыг туулаагүй. Шүүх эрх мэдэл гэдгийг 3 өгүүлбэрээр тодорхойлох юм бол шүүх хуулийг тайлбарладаг, түүнийхээ дараа хэрэгэлдэг. Хоёрдугаарт шүүх эрх мэдэл бол парламентаас их хурл тавьдаг нэг эрхийг хэрэгжүүлдэг. Нэгсэндээ хууль тогтоох эрх мэдлэлд хяналт тавина гэсэн үг. Хяналт тавьдаг гэсэн үг. 3 дахь санаа бол шүүх
бие даасан шүүгч хараа тус байж шүүн таслах ажиллагааг эрхлэх ёстой. За энэ нөхцлүүд хангагдчихж шүүх эрх мэдэл гэж энэ зүйл тодорхойлогддог. Тэгэхээр өнөөдөр шүүхийн одоо шинтгэлийн хүрээнд шүүхүүд дагнан байгуулагдлаа. Тэгээ илүү одоо цахим сүлжээнд яаж нэвтрэх юм? Яаж одоо олон нийтэд нээлттэй болох юм? Энэ талаар ойлоо ярьсан. Тий, Монголын шүүхийн шийдвэрүүд, Монголын шүүхийн үйл ажиллагаа үндсэндээ олон нийтэд ил тод боллоо. Энийг хэрэгжилж байгаа хэлбэр нь бол бид цахим сүлжээ хэлбэрийг ашиглаж байна. За анх Монгол Улсын дээд шүүх шийдвэрээ цахим санд оруулж эхэлснээр энэ ажиллагааг эхэлсэн гэж тооцдог. За өнөөдөр Монголын бүх шүүхүүд шүүх эрхийг зөвлөл зохион байгуулж арга ажиллагааг нь хийснээр шүүхийн бүх шатны дагнсан болон бүх шатны шүүхийн шийдвэр иргэдэд ил тод нээлттэй болсон. Энэ хийдэд ач холбогдолтой. Нэгдүгürt шүүхийн шүүн таслах ажиллагаа иргэд олон нийтэд ил тод нээлттэй болж байгаа. Хоёрдугаарт шүүхийн шүүн таслах ажиллагаанд гардаг хардлагыг одоо бас тодорхой хэмжээгээр бууруулдаг. Гуравдугаарт судлаач олон нийтэд хууль тогтоомжийг боловсронгуй болгоход болон шүүн таслах ажиллагаагаа эрхэлж хэрэг манааныг хэн шийдвэрлэхэд бас жишг одоо үлгэр загвар болох үс юм том гарын авах болдог. Шүүхийн бие даасан байдал дээр тэр дундаа эдийн засгийн хараат бас байх. Шүүх өөрөө эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр бас магадгүй сорилт байгаа. Тэр сорилтыг давах гарц шийдэл байна уу? Энэ бол өмнө яригдчихсэн, одоо яригдж байгаа цаашид яригдах ийм асуудлыг ингэж ойлгож байна. За дэлхийн ихэнх улс орнууд шүүх эрх мэдлийг эдийн засгийн хувьд их анхаардаг. Энэ нь бол эрх мэдэл байхын хувьд бие даасан хараа тус байх нөхцөлийг хангадаг төрийн үүрэг. Энэ үүргийг хангахын тулд шүүхийн эдийн засгийг үндсэн хуулиар тодорхойлох ёстой. За энэ арга ажиллагааг бол удлахгүй одоо энэ Монголын хөгжлийн түүхэнд төрд үндсэн хуульдаа бас тодорхой хэмжээгээр тусгаж энэ сорилтыг даган тулгуур гэж бид нар найддаг. Шүүх эрх мэдлийн хүрээнд бас нэг жишээ авал түрүүн бас тантай ярьж байгаад ярьсан та тухайлбал Монгол Улсын иргэншилтэй холбоотой шүүх үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэглэхгүй байх эрх нь шүүх эрх мэдэлд байгаа. Тэгэхээр шүүх эрх мэдэл болохын хувьд эдэлдэг нэг том эрхийн нэг нь энэ л дээ. Шүүхээс бусад ямар ч төрийн болон төрийн бас байгууллагын иргэд нэгэнд батлагдсан хүчин төгөлдөр хуулийг биелүүлэх үүрэгтэй. Гагцхүү шүүх үндсэн хуульд нийцээгүй энэ хуулийг хэрэглэх эрхгүй буюу татгалзаад саналаа улсын дээд шүүгээр явуулдаг. Улсын дээд шүүх саналыг хэлэлцээд үнэлэлтэй гэж үзвэл үндсэн хуулийн цэцрүү хүсэлтэд тавьдаг. За энэ юу хэлж байгаа гэвэл хууль тогтоогчид тавих шүүхийн хяналтыг үндсэн хуулиар баталгааж усны нэг илэрлээ гэж ингэж ойлгож байна. Цаашдаа шүүхийн шинтгэлийн чиг хандлагыг та нэг товчхон тодорхойлвол. За Монголын шүүх цаашдаа одоо дагнсан шүүхтэй байна. Цаашдаа төрөлцсөн шүүхтэй болох ийм төлөв ажиглагдаж байна. За дараагийн дугаарт Монголын шүүхийн төсөв шүүхийн бие даасан хараа тус байдлын хувьд бэхжих түүнийг баталгаажуулах ийм зайлшгүй эргэцсэн орчин өгүүлэгдэж байна. За гуравдугаарт Монголын шүүх цахим болох ийм шаардлага тавигдаж байна. Яагаад вэ гэвэл дэлхийн олон улс орн өнөөдөр шүүн таслах ажиллагааг цахим хэлбэрээр эхэлдэг болсон байна. Монгол хоцрохгүй гэсэндээ биш, иргэдийг багж хэрэгдүүлэх, богино хугацаанд шүүхийн үйлчлэгийг хүртээмжтэй болгох зорилгоор энэ цахим шүүх гэдэг зорилтыг хэрэгжүүлэх ухаа гэж тийм гурван хэлбэрээр анзаарэгдэж байна. За баярлалаа. Бид тэр ярилцах хугацаа өндөрлсөн байна. Тэгэхээр шүүхийн эрх мэдэл шүүхийн шинтгэлтэй холбоотой улсын дээд шүүхийн 5 газрын дарга Наран бүрэгтэй ярилцлаа. Баярлалаа үзэгчдээ. Чаалсан хөөт зүүн баян ханги чиглийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг эх оны эхний хагасжилт багтаан боловсруулахаар боллоо. Эдгээр төмөр замууд баригдсанаар уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах 2018 оноос жил тээвэрлэг ачааны хэмжээг 10-аас 20 сая тонн хүрэх боломж бүрдэнэ гэж тооцоолж байна. Чай болсон хөөт зүүн баян ханги чиглэлийн төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг бүгд найрамдах Хятад ард улсын CREC компани өөрийн зардлаар боловсруулж Монголын төмөр зам төрийн өмчт хувьцаат компанид хүлээлгөө өгөхөөр боллоо. Өнөөдөр талууд техник эдийн засгийн үндэслэл боловсруулах санамжчигт гарын үсэг зурсан юм а. Зүүн баян ханги чиглэлийн хувьд бол 15 сая тонн очоо хүртэлх нэмэгдэх бололцоотой. Одоогийн байдлаар бол нэг 4.5-аас 6 сая орчим тонн төмрийн өдөр бол зүүн баян замууд бомдоор гарч байгаа. Тэр чиглэл хөөд чойвсон чиглэлд бол техник эдийн засгийн үндэслэл гарсны үндсэн дээр таранзит ачааны болон дотоод ямар ачаа явах гэдэг тооцоолол нь ярилцж гарах хэрэгтэй.
Улсын хурлын 2014 оны 64-р тогтоолоор чой болсон хөөт чиглэлийн 192 км төмөр замыг 1520 мм-ийн царигтайгаар барьж байгуулахаар тусгажээ. Уг төмөр зам баригдсанаар хятадын төмөр замаар дамжин өнгөрч далайн бамтаар 3 дахь оронд бүтээгдэхүүн тээвэрлэх боломж бүрдэх юм байна. Хөөт чой болсонгийн хувьд бол 2013 онд бол инженер геологийн судалгаа бол хийгдсэн. Нэмж Японко гэдэг компаниар бол техникийн зураг төслөөр хийгдсэн байгаа. Тийм учраас бол одоо энэ дээр бол харьцан гуйг байх гэж харж байна. Зүүн баян дээр бол яг бүх юм цоошин эрхэлж хийж байна. Төслийн хүрээнд техник эдийн засгийн үндэслэл гарсны дараа 281 орчим километр төмөр замын барилгын ажлыг 2018-аас 2020 онуудад барьж дуусгахаар төлөвлөж байна. Эдгээр төмөр замд баригдсанаар урт хугацаанд буюу 2026-аас 2046 онд жилд тээвэрлэх ачааны хэмжээ дунджаар 15 сая тоннд хүрнэ гэж тооцоолж байгаамаа. Санхүүгийн зохицуулахороо банк ус санхүүгийн байгууллагын салбарын зээлийн хүүг үе шатаагаар бууруулахар болжээ. Тухайлбал эх 4 жилийн хугацаанд одоогийн байгаа түвшнээс 2 дахин бага болох юм байна. Өнөөдрийн байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 800 сая төгрөгөөс бага банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн дундаж хүү 4.5% байгаа бол 2.5 тэрбумаас их хөрөнгөтэй банк бус санхүүгийн байгууллагуудын 3.3%-тай байна. Тодорхойлбол хувь нийлүүлсэн хөрөнгө их байх тусам зээлийн хүү нь бага байна гэсэн үг юм а. Санхүүгийн салбарт зээлийн хүү буурах маш том эерэг хөшөөрөг болно гэж бас бид харж байгаа юм. За энэ бол эргээд эдийн засгийг сэргээх хөтөлбөр улсын хурлаас баталсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх иргэдэд ээлтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг бий болгох хамгийн том хөшөөрөг гэж харж байгаамаа. Тийм ч учраас санхүүгийн зохицуулах хорооноос Улаанбаатар хотод шинээр банк бус санхүүгийн байгууллага байгуулбал хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэжээ. Ингэснээр банк бус санхүүгийн байгууллагуудын хүү буурч чадвар сайжирна гэж үзэж байна. 17 он 4.1. За зарим банк санхүүгийн байгууллагуудын хувьд бол хоригдлогцсон ашгаараа 16 оны хоригдлогцсон ашгаараа нэмэгдүүлэх юм боломж олцоог нээж өгөөч гэсэн хүслүүд тавьж байгаа. Тэгэхээр бол тодорхой хугацаанд бол энэ юмуд бол нэмэгдээд явах болов уу гэж бид нар харж байна. За мэдээж бол манайхан нөгөө аливаа нэг бас нэлээд тулгаж асуудлаа тавьдаг. Тэгээд энэ өнөөдөр ажлын өдөр маргааш нөгөөдрийн 3 ажлын өдөр бол нэлээд хэмжээгээр энэ хэлбэрийн одоо хүсэлтүүд төрийн сангаа нэмэгдүүлэх хүсэлтүүд бол хамаарч байгаамаа. Ер нь бол энэ миний ярьж байгаа 800 сая бол одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо 16 оноос өмнө тусгайшруулалт авсан банк усуудад бол хамааралтай 2.5 одоо 2.5 тэрбумын төрний сан бол одоо шинээр байгуулагдах тийм ээ ийм банк санхүүгийн байгууллагад хамааралтай гэсэн ийм мэдээллийг та бүхэнд өгсөн. Тус газрын хийсэн судалгаагаар банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2020 оны эцэст банк бус санхүүгийн байгууллагуудын нийт актив 2.6 их найд буюу одоогийнхоос 3.3 дахин их болно. Мөн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өсч дундаж хүү нь 2.1% болж өнөөдрийнхөөс 2 дахин буурахаар байгаа юм а. Эх онд манай улс санхүүгийн хувьд нэлээд хүнд байлд орох нь тодорхойлоод байгаа. Төлбөрийн тэнцвэрлэлийн алдагдал, өрийн дарамт зэрэг хүндрэлтэй асуудлыг даван гарах гол гарц нь олон улсын валютын сангийн стандбай хөтөлбөр гэдгийг эдийн засгчид болон шинжээчид хүлээн зөвшөөрч байгаа. Тэгвэл энэ сард 3 дахь удаага Монголд ирж гол хэлэлцээр хийх ёстой байсан олон улсын валютын сангийн шинжээчид ирсэнгүй, тиймээс аль биесний хэлэлцээр хийх хугацаа хойшилж байна. Олон улсын валютын сан стандбай хөтөлбөрөөр хөнгөлөлттэй зээл олгохдоо улс орнуудад нэлээд хатуу шаардлага тавьдаг, үүн төлбөрийн балансын тэнцлийг хангах, өрийн хязгаарлалтыг баримтлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлыг бууруулж 6% төргөх, эдийн засгийн өсөлтийг дэмжин ядуурлыг бууруулах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, инфляцийг бууруулах, зээл хомих, банкны хяналтыг чангатгах, баялагын сан бий болгох, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх зэрэг шаардлагууд багтдаг юм а. Стандбай хөтөлбөрт хамрагдах хүсэлтэд олон улсын валютын санд бид аль эрт хүргүүлсэн, бидэнтэй зэрэгцээд Бангладеш, Египт улсаас бас стандбай хөтөлбөрт хамрагдах хүсэлтэд уламжлаад байгаа юм байна. Судлаачдын үзэж байгаагаар манай улсад 36 сар хүртэл хугацаатай
2 тэрбум орчим долларын хөнгөлөлтөй зээл олгох тухай яригдж байгаа юм байна. Олон улсын валютын сангийн танилцах ажлын хэсэг өнгөрсөн 8 дугаар сард манай улсад ирсэн. Үүний дараа 10 дугаар сард шинжээчдийн баг ирж Монгол улсын санхүү эдийн засгийн ерөнхий нөхцөл байдалтай танилцсан. Тус шинжээчдийн баг олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлдөр Монгол улсын байдал, санхүүгийн хүчин чадал, өрийн дарамт зэрэг эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг танилцуулсан тухай их сурвалжууд хэлж байна. Харин энэ сард гол хэлэлцээ хийх баг Монголд ирэхээр төлөвлөж байсан ч хойшлуулсан байна. Бид олон улсын валютын сангийн ажлын хэсгийг 2017 оны 1-р сард багтаж ирж бидэнтэй ажиллах бах. За ингэхдээ бол албан ёсны хэлэлцээр эхлүүлнэ гэж одоо бид хүлээж ингэж одоо харж байна. Өмнө нь Монгол улс 2 ч удаа олон улсын валютын сангийн хөнгөлөлтөй зээлд хамрагдаж байсан. Standby хөтөлбөр Монгол улсад өмнө нь үр дүнгээ өгч богино хугацаанд эдийн засаг сэргэж байсныг судлаачид хэлж байгаа. Ажлын хэсгийнхний Монголд ирэхээр товлсон хугацаа хойшлогдсон нь Крисмисийн баярт авцсантай холбоотой гэж зарим их сурвалжууд хэлж байна. За ямар ч тач эдийн засгийн хүндхэн сорилттой тулгарх цаг хугацаа ойрцоор байгаа энэ үед Standby хөтөлбөрт хамрагдах хугацаа хойшлох нь тодорхойллоо. 2017 эдийн засагт ээлээ өгсөн жил болно гэж бизнес эрхлэгчид хүлээж байна. Тухайлбал хөрөнгө оруулалт 2009-оос 2010 оны үеийн хэмжээнд хүрч сэргэн мөн экспортыг дэмжсэн олон ажлууд эхлүүлсэн. Монголын төр эдийн засгийн хямралыг бизнесийн орчноо эрүүлжүүлэх, хууль эрх зүйн орчноо тогтворжуулах боломж олгон харж ажиллах шаардлагатай ч үндэсний үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид хэлж байгаа юм. 2016 он бизнес эрхлэгчдийн хувьд таатай жил байгаагүй. Гэвч дотоодын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтад хэлсэн ажлын байр нэмэгдүүлж хямралын үед хэрхэн ажиллах чиглэлд судалгааны ажлуудыг эхлүүлсэн хямралыг сүрэх бодлого барьсан жил байсан гэж онцлолоо. Тиймдээ ч Монгол улсын татварын орлого бүхий шатандаа биелсэн гэж тэд дүгнэж байна. Манай компаниудаас R&D буюу Research and Development судалгаа шинжилгээний үйл ажиллагаанд маш их энэ хямралын үеүүдэд өөр салбар төсөлдөх боломжоо ирж хайсан, өөр шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээл рүү гаргасан ийм онцлогийг бас ингэж одоо эргэлхийлсэн ийм үйл ажиллагаа явуулсан байна гэдэг нь дүгнэгдэж харагдаж байгаа. Монгол улсад бизнес эрхлэхэд хууль эрх зүйн орчин тэмч тааламжтай бус гэж үздэг. Гэхдээ 2016 онд хэрэгжсэн ил тодын тухай хууль 33 мянган аж ахуйн нэгжид боломж олгож 34 их найд төгрөгийг ил болгосон юм а. Ил болгосон хөрөнгө 2017 онд хөрөнгө оруулалт хэлбэрээр эдийн засагт сууна. Мөн уул уурхайг дагсан томоохон хөрөнгө оруулалтууд ч нааштай байгаамаа. Тухайлбал оюутлогын далдуурхаан бүтээн байгуулалт, таван толгойн болон цагаан суургын ордын хөрөнгө оруулалт бизнес эрхлэгчид болон үндэсний аж ахуйн нэгжийг сэргэхэд чухал дэмжлэг болно гэж харж байна. Энэ боломжуудыг зөв ашиглахад төрийн зөв бодлого хамгийн чухал хөшүүрэг болдог гэлээ. Банк санхүүгийн асуудал, Монголын мөнгөний бодлогын асуудал, төв банкны асуудал байгаа. Энэ асуудлыг бол хэрвээ зөв системд оруулж чадах юм бол бизнесмэнүүд санхүүгийн дахиж хүндрэл бий болохгүйгээр өөрсдийнхөө технологи менежментээр юм аваад явчих хэмжээл гэж харж байгаа. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60%-ыг хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар бүтээдэг. Мөн нийт аж ахуйн нэгжийн 70 орчим хувь нь энэ салбарт бүртгэлтэй. Тиймээс эх онд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож экспортод чиглэсэн бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ахиц гаргана гэж салбарын сайд нь тодтоглоо. Саяхан Монгол улсын засгийн газраас үндэсний үйлдвэрлэлд дэмжих хөтөлбөр уриалга гаргасан. Энэ чиглэлээр бол төрийн эмчийн байгууллагууд, төрийн эмчийн хороонууд үндэсний үйлдвэрлэгчдийнхээ үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах юм шийдвэр гаргасан. За мөн одоо манай хүн сүдэж буй яамнаас энэ үндэснийхээ үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах чиглэлээр бид ойр хөршдөг маш нягт хэлэлцээ хийж байна. Энэ бол үр дүнд хүрнэ гэж ойлгож байна. Монгол улсын эдийн засгийн хямралын гол шалтгаан нь уул уурхайгаас хит хараат байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрлэгчид бэхжээгүй байсан нь бидний гол алдаа юм а. Тиймээс уул уурхайгаас олсон хөрөнгөө үйлдвэрлэгчдэд зарцуулж, уул уурхайн туслан гүйцэтгэгчийг үндэсний үйлдвэрлэгчдээс сонгох, мөн Японтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлцээрээ бүрэн дүүрэн ашиглах зэрэг олон боломжуудыг 2017 онд ашиглах шаардлагатайг бизнес эрхлэгчид сануулж байсан юм а. Хөтлөр үргэлжилж байна. Ардчилсан нам дарга сонгох сонгуулийг эхлүүлсэн. Намын даргаад нэр дэвшигчид өнөөдөр Төв аймагт ажилласан байна. Намын удирдлагууд нийт гишүүдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн шинээр гишүүн элсүүлж эхэлжээ.
За өнгөрсөн хугацаанд намынхаа батламжийг гээгдүүлж өргөдүүлсэн мөн гишүүнээр хэлсэх сонирхолтой иргэдийг ардсан нам урьж байна. Сум орон нутгад намынхаа үүрийн байранд шинээр гишүүд эсвэлж эхэлжээ. Тиймээс ардсан намыг их дэмжиж байгаа иргэдийг идэвхтэй оролцохыг тэд уриалж байлаа. Баталгаа гээгдүүлсэн болно. Намын баталгаа. За мөн ардчилсан намд одоо гишүүнээр элсэх энэ хүмүүсийг бүртгэх үйл ажиллагааг бол орон даяар өнөөдрөөс эхлэн явуулж байна. Тэгэхээр өмнө нь бол ардчилсан намын шинжилсэн бүртгэлийн ажиллагаа бол одоо 12 сарын 8-наас эхлээд явагдсан. Энэ үйл ажиллагаанд бол баталгаа гээгдүүлсэн болон за шинээр элсгсэн хүмүүсийг бол бүртгээгүй байсан. Одоо бол энэ баталгаа гээгдүүлсэн болон шинээр элсгсэн мөн 2000 онд 5 нам нийлэх үед баталгаа аваагүй. Гэхдээ одоо авъя гэж байгаа. Ийм хүмүүсийг бүгдийг одоо бүртгэж ардчилсан намын сонгуульд, даргын сонгуульд санал өгөх, эрхээр нь хангах ийм одоо эрхцэн үндсийг гаргаж өгсөн ийм ардчилсан намын даргын тушаал гарлаа. Ардсан нам даргаа сонгох сунгаа эх сарын 6 хүртэл үргэлжлэн нэр дэвшигчид хамтдаа орон нутгаар ажиллаж хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж байна. Мөн Сум аймагт сонгуулийн штаб байгуулахыг хориглосон. Энэ нь хэдийгээр намын даргын сонгуульч гэлээ улс төрийн хүрээнд шин жишг юм гэдгийг тэр онцолж байлаа. Монгол туурхтны язгуур их түүх үндэсний хэл бичиг, ардын бэлэг зүй, эрдний удаг зохиол, Монголын одоо ёс заншлын их нэвтрэнхий төл, оюуны соёлын хосхуу төөрүүлгэгддэг Монголын нууц товчоог дэлхийн олон орны эрдэмтэд судалж хүргэсэн байдаг. За тэгвэл дэлхийд төгсөн Монголын нууц товчоо номын нээлт өнөөдөр боллоо. Монголын нууц товчоо бүтээл Англи, Герман, Испани, Итали, Орос, Перс, Солонгос, Франц, Хятад, Япон зэрэг дэлхийн 30 гаруй оронд хэвлэгдэж 5 твд дарагчээ. Энэ бол монголчуудаар авгалсан дэлхийн бүтээл болохыг батална. Иймд ерөнхийлөгчийн намын газар Монгол Улсын их сургууль, шинжлэх ухааны академи, үндэсний номын сан зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид нэгдэж дэлхийд төгсөн Монголын нууц товчоо номыг бүтээсэн гэдгийг онцолж байна. Монголын нууц товчоо хэмээх энэ сурвалж 1866 онд Аллади Кафаровын судалгааны эргэлтэнд оруулснаас хойш ямар он дараалалаар ямар судлаачид энд хувь нэмрээ оруулсан бэ гэдгийг улс орныг харгалзахгүйгээр зөвхөн он цагийн дараалалаар жагсаан оруулсан юм аа. Монгол бичгээр бол Монгол туурхтандаа зориулж, Кирилл бичгээр бол олон нийтэд зориулж, англи хэлээр бол дэлхийн олон улс үндэстэнд зориулж одоо энэ мэдээлэл хүргэх зорилгоор ийм байдлаар одоо тайлбарыг бэлтгэе гэсэн агуулгаар хандсан юм аа. За мөн шинжлэх ухааны академи нэгэн томоохон бүтээлийг энэ үеэр танилцууллаа. Энэ бол Монголын түүхийн захим тайлбар толим, түүхийн он цаг бүрээр тусдаа хэвлэгдсэн судалгааны 4000 гаруй бүтээлээс эмхтгэж их тайлбар толийг бүтээсэн байна. Өнөөдөр бүс нутгийн болон хөрш орнуудын олон орнуудад өөрийнхөө түүхийг, ялангуяа түүхийн тайлбар толийг бүтээх ийм ажил өрсөлдөн одоо хийгдэж байна. Та бүхэн сайн мэдж байгаа Казахстанд 20 ботоор, Оросын холбооны улсад 24 ботоор, бүгд найрамд Хятад ард улсад 60 ботоор одоо түүхийн их тайлбар толийг бүтээх ажил өрнөж байгаа. За тэгвэл бид бүхэн бас түүхэн үйл явдлууд, түүхэн зүтгэлтнүүд, түүхийн одоо түүх соёлын дурсгалуудыг агуулсан 1000 толгой үгийг танилцуулж байгаамаа. Монголын түүхийн дэлхийд хийгдсэн хамгийн том датабаз буюу мэдээллийн нэгдсэн сан гэж бас ойлгож болно. За 2020 он гэхэд 100000 толгой өгөхий бүрэн хэмжээний тайлбар тойл болох юм байна. Ингэснээр дэлхийн аль ч улсаас хандах Монголын түүхийн бүхэл үйл явцыг нэг бүрчлэн судлах, за түүхийн сэдвт бүх ном зохиолыг унших, өөрийн мэдлэгээ мөн нэмэрлэх, түүхийн судалгаанд эргэн бүрийг татан оролцуулах гээд олон талын боломж нээгдэж байгааг хэлж байна. Ер нь бэлэг оюун тусгаар байх юм бол бие сэтгэл тусгаар байна. Бие сэтгэл нь тусгаар байх юм бол улс орон тусгаар байна гэж. Ингэж Монголын энэ олсон ололтыг нэгч байтугай, хоёрч байтугай тэр их сургууль тэр юмар дамжуулаад дэлхийд таниулж байгаа бол миний Монгол цаашаа оршин тогтнох, байх, хөгжих, дэвжих, хүн төрөлхтөнд ойлгогдоход хөв нэмэртэй л гэж би боддог. Тэгэд энэ бүхний үндэс суурь бол бидний их түүх байгаа. Бидний өвөг дээдсийн Монголын ард түмний бүтээсэн гайхамшигтай тэр өв соёл байх. За дэлхийн 30 гаруй оронд хэвлэгдсэн Монголын нууц товчоо номын эмхтгэл бүтээл. За Монголын түүхийн их тайлбар тойл бүтээх төслийг Монгол Улсын ерөнхийлөгч санаачилж эрдэмтэн судлаачид гар нийлэн бүтээсэн байна.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн өвчлөлт тэр дундаа хорт хавдартай хүүхдүүдийн тоо ихсэж байна. Жилдээ дунджаар 50 орчим хүүхэд хавдартай хэмээн шинээр онцлогдож байгаагийн дийлэнх нь цусны хавдартай байгаа юм а. Гэхдээ ийм тохиолдол их бүртгэгдэж байгаа нь онцлогоо сайн болсных гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна. Манай улсад хүүхдийн хавдрын өвчлөлийг хэд хэдэн эмнэлэгт хуваан эмчилж байсан. Цусны хавдартай хүүхдийг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд, тархины хавдрыг шаасны нэрэмжит 3 дугаар эмнэлэгт, зарим төрлийн хавдрыг хавдар судлалын үндэсний төвд эмчилж байсан. Харин Америк нэгдсэн улсын буддын сүмийн тэргүүн Ажар Римбучи Монголд хүүхдийн хавдрын эмнэлэг барих санал гаргаснаар 2014 онд хавдрын эмнэлэгтэй болсон. Харин энэ эмнэлгийг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн харьяа болгох саналыг гарган төсөв санхүүгийн шийдүүлсэн тухайн үеийн эрүүл мэндийн сайдлан ба өнөөдөр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд эрүүлийг сайн сайхныг хүсэж бэлэг гардууллаа. Энэ хүүхдүүд бол протоколын эм гэж одоо нэг хүүхэд бол 16-аас 17 эмийг жилд хэрэгэлдэг ийм их нарийн технологиор явдаг эмчилгээ шүү дээ. Тийм учраас бол энд бол анхаарал тавих хэрэгтэй. Нөгөө талаас миний бодож явдаг юм бол ер нь бол одоо энэ цусны хавдартай хүүхдүүдийн төгс эмчилгээ бол нөгөө хэм шилжүүлэх уу чөмөг шилжүүлэн суулгах мэс заслал шүү дээ. Энэ хэм шилжүүлэн суулгах мэс заслын дасаг одоо иж бүрэн лабораториг бол одоо 1-р эмнэлэг дээр байгуулчихсан. 2-3 удаагийнхаа мэс заслыг бол Монгол улсад одоо хийчгээд байгаа. За цаашдаа манай эмчнэр бол энэ дээр маш их дадлага туршлагатай болж хөрөнгө мөнгөний нэмэгдүүлсэн эцэст бол яг төгс эмчилгээ нь бол энэ хүүхдүүдийг тийш нь оруулах ёстой. Хүүхдийн хавдрын эмнэлэгт өнөөдрийн байдлаар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 80% нь цусны хавдартай, үлдсэн нь тархины хавдартай. Улсын төсвөөс жилд дунджаар 500-аас 600 сая төгрөгийг хавдартай хүүхдийн эмчилгээнд зориулан төсөөлдөгч энэ нь хангалттай биш байдгийг хэлж байна. Эмчилгээ онцлогын шаардлагатай одоо төсвийг бол тасралтгүй нэмэгдүүлэх шаардлага бол цаашд байгаа. Төсвийг нэмэгдүүлэх, дээрээс нь диспансерын хяналтын тогтолцоо байгаа хавдартай хүүхдүүдийг өдрийн эмчилгээнд хамруулах, хөдөө орон нутгад байгаа хүүхдүүдийг бас тэнд нь эмчилдэг болох. Бас тэр болгон бүх хүүхдүүд хотод ирж эмчилгээ хийлгэхэд төвөгтэй байдаг учраас бид нэр цаашдаа бол орон нутагт бас энэ бүсийн ядахтай бүсийн онцлогоо эмчилгээний төвүүд дээр энэ хүүхдийн хавдрын тусламжийг одоо үзүүлдэг чадварыг бий болгоход манай төв бол бас нэлээд санаачлагтай ажиллана гэж бодож байгаа. Дэлхийд дахнаа жилд 13 сая хүн хорт хавдраар шинээр өвчилж 8 сая хүн нас бардаг гэсэн тоо байна. Харин манай улсын хувьд ердөө 10 орчим жилийн өмнө 5,000 хүн шинээр өвдөж тэдгээрийн 70% нь нас бардаг байв. Харин сүүлийн жилүүдэд оншилгоо эмчилгээ сайжирснаар нас баралтын тоо огцон буурч эдгэрэлт 70% таа болсныг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Өнөөдөр их оронд өрнөсөн үйл явдлын мэдээлэл сүргэлээ. Хөтөлбөр олон улсын мэдээллээр үргэлжилж байна. Дэлхийн мэдээ танилцуулъя. Өчигдөр Оросын холбооны улсын Батлан хамгаалахын яамны туу 154 зорчигч тээврийн онгоц хар тэнгис тосолдсон. Энэ ослоор нийт 92 хүн амьд өгцнийг Оросын Батлан хамгаалах яамнаас албан ёсоор мэдэгдэж байна. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн ард түмэнд тусламж үзүүлэх зорилготой яваад амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэж өнөөдрийг Орос орон даяар үндэсний гашуудлын өдөр болгон зарлаад байна. Гашуудлын хугацаанд улс орон даяар төрийн далбаг хагас бүхийлгэн шинэ оныг угтсан баяр ёслолын болон урлаг соёлын үйл ажиллагааг цуцалж байна. Энэхүү ослыг зарим улс орон олон шалтгаанаар тайлбарлаж таамаглаж байгаагийн дотор террорист халдлага байхыг бас үүсгэхгүй байгаамаа. Харин Оросын холбооны улсын засгийн газар энэхүү онгоцны осол нисгэгчийн буруутай үйл ажиллагаа эсвэл техникийн доголдолоос үүдэлтэй байх магадлалтай гэж мэдэгдэж байна. Нэгүгээр бол Оросын холбооны улс энэ ослыг одоогоор терроризмтай холбож үзээгүй. Техникийн саатал байв уу эсвэл нисгэгчдийн буруутай үйл ажиллагаанаас болов уу гэдэгт гол анхаарлаа хандуулж мөрдөн шалгалтыг явуулж байгаа юм байна. Сочи хотоос Сирийн Латакия хот чиглэлд хөөрөөд осолдсон туу 154 онгоцонд цэргүүд, сэтгүүлчид, алдарт Александровын нэрэмжит, цэргийн чуулган уран бүтээлчид, хөлгийн багийн гишүүд нийт 92 хүн зорчиж авсан юм а. Оросын цэргийн хөгжмийн чуулган уран бүтээлчид Сирийн Латакия дахь Оросын цэргүүдэд зориулж концерт тоглох юм төлөвлөгөөтэй явсан байна. Оросын аврах албаныхан хар тэнгисээс одоогоор бол 10 хүний цогцыг гарган авч онгоцны эсийг хохирогчдын цогцыг гаргах ажлыг
өрнүүлж байна. Эрлийн ажилд Оросын Батлан хамгаалах яам 4 ус онгоц 5 нисдэг тэрэг 100 гаруй шумбагчийг илгээжээ. Аврах албаны мэрэгжилтнүүд хар тэнгисээс онгоцны сэгийг гаргахад цаг агаар тогтун байх юм бол наандаж 7 хоногийн хугацаа орох болов гэж ингэж таамаглаж байна. Одоо Оросоос Сирийг зорж явсан онгоц ямар учраас осолдов гэдэгт олон улс бас анхаарч байгаа. Ослын шалтгаан онгоцны хар хайрцгийг олж мэдээллийг үнсний дараагаар бол тодорхой болох ёстой. Энд нэг асуудал байгаа нь бол туу 154 онгоцны хар хайрцаг нь радио тохиоллоор тоноглогдоогүй учраас усны гүнийн радараар л хар хайрцгуудыг одоо хайх боломжтой юм байна. Онгоц осолдох 3 үндсэн шалтгаан байдаг. Тухайлах юм бол онгоц техник, хүний хүчин зүйл, гадны нөлөөгөөр осолддог. Эдгээрийн аль нь одоо туу 154 онгоц осолдоход хүргүү гэдгийг тодруулахаар Оросын холбооны улсын мөрдөн шалгах хороноос гадна Оросын ерөнхийлөгч засгийн газрын тэргүүн нараар удирдуулсан засгийн газрын тусгай комисс энэ хэргийг одоо мөрдөн шалгахаар ингэж ажиллаж байна. За Оросын зэвсэгт хүчний нислэгийн аюулгүй байдлын албаны дарга туу 154 онгоц хөөхөөсөө өмнө техникийн хувьд бол ямар ч асуудалгүй байсан гэдгийг мэдгдсэн байна. Туу 154 загварын уг онгоцонд бол хамгийн сүүлд энэ оны 9-р сард засвар хийсэн, өмнө нь 2014 онд бүрэн засварт оруулж байсан юм байна. Мөн энэ онгоцыг одоо туршлагатай нисгэгч жолоодож явсан гэдгийг Оросын Батлан хамгаалах яамнаас бас онцолж мэдээлж байна. Александровын нэрэмжит чуулган 1928 онд байгуулагдсан Оросын холбооны улсын зэвсэгт хүчний найралт дууны ийм чуулга хуучин зөвлөлт холбоот улсын төрийн дуудлын аяыг зохиосон Александров тус чуулгын анхны захирал байсан учраас одоо чуулгыг түүний нэрэмжит болгож байсан юм байна. Өнөөдөр Орос орон даяар үндэсний гашуудлын өдөр болж байгаатай холбогдуулаад бүгд найрамдахад ард улс, Америк нэгдсэн улс, Герман, Серб зэрэг дэлхийн олон орны эрх баригчид Оросын холбооны улсын ард түмний уй гашууг хуваалцаж эмигнэл илэрхийлсээр байна. Японы улсын ерөнхий сайд Шинзо Абе маргааш Хавайн арлын Сувдан эрэгт айлчлах гэж байна. Тэрээр Японы нис хүчнийхэн 1941 онд Сувдан эрэгдэх Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн флот руу дайралт хийсний 75 жилийн ойн үйл ажиллагаанд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамагийн хамтаар оролцох юм а. Тэрээр Япон Америкийн төрийн тэргүүн нарын Сувдан эрэгт хамтдаа хийх энэхүү одоо түүхэн айлчлал бол ив нэгдлийг харуулна. Сувдан эрэгт айлчлах үедээ Япон улс өнгөрсөн дайны үеийн түрэмгийллээ дахин хизээч давтахгүй гэдэг илгээлтийг дэлхийн нийтэд өгөх ийм бодолтой байгаа гэдгээ мэдгдсэн байна. Шинзо Абегийн хувьд бол дэлхийн 2 дугаар дайны сүүлээс хойш Сувдан эрэгт айлчилсан Японы анхны удирдагч болох юм а. Тэрээр Сувдан эрэгт хийх айлчлал нь энэ оны ихээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамагийн Хирошима хотод хийсэн айлчлалын айлчлалаа гэдгийг саяхан хэвлэлд өгсөн ярилцлагада онцолсон. Өөрөөр хэлбэл Японы ард түмэнд цөмийн аюулыг мэдрүүлсэн Америк нэгдсэн улсын төрийн тэргүүний Хирошимад хийсэн айлчлал цөмийн зэвсэггүй дэлхийн ертөнцийн төлөө гэсэн ийм агуулгатай байсан. Японы ерөнхий сайдын хувьд Сувдан эрэгт айлчлах нь дайны хар бараан үйл явдлыг дахин хизээч давтахгүй гэдгээ илэрхийлэх агуулгатай гэдгийг Шинзо Абе илэрхийлсэн юм. 1945 онд Японы Хирошима хотын дээрээс цөмийн бөмбөг хайж байсан Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн 5 дугаар сард Хирошима хотод айлчилж амь өргөдөгсдөд хүндэтгэл үзүүлсэн. Обама мөн л Хирошимад айлчилсан Америк нэгдсэн улсын анхны удирдагч болсон юм а. 1941 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Японы айрам Сувдан эрэгт гинтийн цохилт өгч Америкийн 2000 гаруй хүний амьд хүрсэн улмаар энэ халдлага Америк нэгдсэн улсыг дэлхийн 2 дугаар дайнд татан оруулж байсан. Тэртех 75 жилийн өмнөх халдлагыг үйлдсэн Япон улсын удирдлага өнөөдөр Сувдан эрэгт очино гэдэг бол Японы талаас гаргаж байгаа маш чухал улс төрийн ийм алхам. Өнгөрсөн үйлдэлээ хүлээн зөвшөөрнө гэдэг дахин одоо тийм зүйл тохиохоос сэргийлэх агуулгатай гэдгийг шинжээчид энэ үеэр тэмдэглэж байна. 75 жилийн өмнө дайсагнаж байсан орнууд өнөөдөр бол холбоотон улс орнууд болсон. Аюулгүй байдлын хувьд ч гэсэн нэгт уялдаатай. Абегийн энэ айлчлал Дональд Трампыг тангараа өргөхөөс өмнөхөн болж байгаа нь мөн л одоо далд улс төрийн агуулгатай. Нэг ёсондоо энэ айлчлалаараа Шинзо Абе Америк нэгдсэн улсын дараагийн ерөнхийлөгч болох Дональд Трампад Япон Америкийн харилцааны ач холбогдлыг харуулах зорилго агуулж байна гэдгийг судлаачид онцолж байна. Бүгд найрамд Хятад ард улсын ардын төлөөлөгчдийн их хурал байгаль орчин бохирдуулагчид ялангуяа хүнд аж үйлдвэрийн салбарт татвар ноогдуулах тухай шинэ хуулийг өчигдөр баталсан байна.
Байгаль орчны татварын тухай хуулийг ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны хурлын төгсгөл баталжээ. 2018 оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх энэ хууль нь байгаль орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн гэдгийг Хятадын сангийн яамнаас онцолж байна. Хятад улс нь 1979 оноос хойш байгаль орчин бохирдуулсны төлбөр хураамж авч ирсэн. Бүгд найрамдагтад ард улс хүлэмжийн ялгаруулалтаараа дэлхийд тэргүүлдэг энэ чүгднээсээ дэлхийн дулаалтаа тэмцэх тухай Парисын хэлэлцээрээр баггүй үүрэг хүлээж хүлэмжийн ялгаруулалтаа бууруулах зорилтоо тунхаглаад байгаамаа. 2015 оны байдлаар Хятад улс 280 гаруй мянган бизнесийн байгууллагаас нийт 17.3 тэрбум юан буюу 2.5 тэрбум Америк долларын хураамж авсан байна. Гэхдээ зарим мужуудын захиргаан хуулийн цорхойг ашиглан санхүүгийн ашиг олох зорилгоор агаар бохирдуулагч хамгийн гол байгууллагуудыг хураамжаас чөлөөлдөг байсан байна. Иймд олон жилийн турш тус улсын хууль хяналтынхан агаар бохирдуулагчдаас авах хураамжийн тогтолцоог шинэ хууль журмаар цэгцлэх асуудлыг тавьж иржээ. Сая баталсан шинэ хууль нь байгаль орчин бохирдуулагч байгууллагуудаас татвар авах асуудалд засгийн газрын оролцоог бас бууруулах юм байна. Мөн энэ хуулиар татвар төлөгчдийн байгаль орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, компани аж ахуйн нэгжүүдийг технологио шинжилэн байгаль дээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх болох нэ. Шинэ хуулиар Хятадын компаниуд байгаль орчин бохирдуулсан төвшнгөөс хамаарч сард 350-аас 11,200 юаны татвар төлөх юм байна. Энэ хуулиар агаарын бохирдлын заасан хэмжээнд 1.2 юан, ус бохирдуулалтанд 1.4 юан, хатуу хог хаягдлын тоон тутамд 5-аас 1000 юан гэх мэтээр төвшингэн тогтоож өгчээ. Шинээр баталсан энэ хууль зөвхөн төрийн байгууллагууд болон хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдэд бас үйлчлэх юм байна. Хууль хэрэгжих хугацаа нь бол 2018 оны 1-р сар. Энэ 1 жил гаруй хугацаанд Хятадын эрх баригчид хуулийн хэрэгжилтэнд тохируулж зохицуулалт хийх бэлтгэлээ хангахаар ингэж төлөвлөж байна. Мөн өмнөд хөрш Хятад улс хүлэмжийн ялгаруулалтаа бууруулах зорилгоор 2017 онд улс орон даяар шатхуун дизель түлшинд шинэ стандарт тогтоохоор боллоо. Хятадд эх сарын 1-ээс Евро 5 стандарттай ижил үндэсний 5 стандартын шатхуун дизель түлшийг хэрэглэж эхлэх нэ. Стандарт бус түлшний худалдааг хориглоно гэсэн үг. Хятадын том хотууд аль хэдийн үндэсний 5 стандартыг бол баталсан. Гэхдээ ихэвчлэн төвийн бүсийн мужууд энэ стандартыг дагаж мөрдөхөд бэлэн болсон байна. Хятадын засгийн газар энэхүү үндэсний стандарт нь агаарын чанарыг сайжруулна гэж ингэж найдаж байна. Өвлийн улиралд Хятадын хойд нутагт агаарын бохирдол ихсдэг, хүлэмжийн ялгаруулдаг автомашин агаарын бохирдлын гол их үүсвэрт ингэж тооцогдож байгаа. Одоогоор Хятадын 20 гаруй хот агаарын бохирдлын дээд төвшин буюу аюултай төвшнийг бол зарлаад байгаа. Хятад улс агаарын бохирдлыг цаашид тогтвортой бууруулахын тулд 2020 оны 7 дугаар сар гэхэд шатхууны үндэсний 6 стандартыг бас дагаж мөрдөхөр ингэж төлөвлөж байна. 2015 оны эцэс гэхэд Хятадд 170 сая автомашин автозамын хөдөлгөөнд оролцож байснаас 150 сая нь хөнгөн тэрэг байсан байна. Тэдгээр автомашинаас ялгарсан нийт хүлэмжийн хий ялгаруулалт 2015 онд 45.3 сая тонн байсан гэсэн тооцоог Хятадын эрх баригчид гаргасан байна. Үзэгчдээ би та бүхэндээ өнөөдөр олон улсын хүрээнд анхаарал татж байгаа гол үйл явдлын мэдээллүүдээс танилцууллаа. Анхаарлаа хандуулж бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Одоо та бүхэндээ шинэ 7 өдрийн цагаагаар мэдээ хүргэе. Үлгэн шөндөө 19 хэм, өдөртөө 11 хэм хүйтэн байна. Улаан гомд шөндөө 34, өдөртөө 22 хэм хүйтэн байна. Ховд шөндөө 21 хэм, өдөртөө 9 хэм хүйтэн. Алтай шөндөө 22, өдөртөө 10 хэм хүйтэн. Улаастай шөндөө 27 хэм, өдөртөө 16 хэм хүйтэн байна. Тосон цэнгэлд шөндөө 35, өдөртөө 24 хэм хүйтэн. Баян хонгор шөндөө 23 хэм, өдөртөө 12 хэм хүйтэн байна. Мөрөн шөндөө 30, өдөртөө 20 хэм хүйтэн. Хатгал шөндөө 27 хэм, өдөртөө 17 хэм хүйтэн. Цэцэрлэгт шөндөө 19, өдөртөө 11 хэм хүйтэн. Хар хорин шөндөө 22 хэм, өдөртөө 13 хэм хүйтэн байна. Гарвай хэрч шөндөө 17, өдөртөө 10 хэм хүйтэн. Булган шөндөө 28 хэм, өдөртөө 16 хэм хүйтэн. Дарханд шөндөө 29, өдөртөө 18 хэм хүйтэн. Эрдэнэт шөндөө 22 хэм, өдөртөө 12 хэм хүйтэн байна. Чорт шөндөө 21, өдөртөө 14 хэм хүйтэн. Сүхбаатар шөндөө 30 хэм, өдөртөө 18 хэм хүйтэн байна.
100 хараад шөнөдөө 30 өдөртөө 18 хэм хүйтэн. 100 мод шөнөдөө 22 хэм өдөртөө 17 хэм хүйтэн байна. Багнуурт шөнөдөө 29 өдөртөө 17 хэм хүйтэн. Чингис хот шөнөдөө 31 хэм өдөртөө 19 хэм хүйтэн. Баруун уртад шөнөдөө 27 өдөртөө 13 хэм хүйтэн. Чаялсан шөнөдөө 27 хэм өдөртөө 14 хэм хүйтэн байна. Мандалговд шөнөдөө 20 өдөртөө 12 хэм хүйтэн. Далан зодод шөнөдөө 16 хэм өдөртөө 6 хэм хүйтэн. Хамбогдод шөнөдөө 15 өдөртөө 4 хэм хүйтэн. Сайн шонд шөнөдөө 20 хэм өдөртөө 9 хэм хүйтэн байна. Замын өдөд шөнөдөө 23 өдөртөө 7 хэм хүйтэн. Улаанбаатар шөнөдөө 23 хэм өдөртөө 17 хэм хүйтэн байна. Монголын мэдээ сувг цагийн хүрд мэдээллийн хөтлөөрөө та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулж авч үзсэн та бүхэнд баярлалаа. Шинэ 7 өдрийн ажил үйлсэд амжилт хүсье. Баяртай үзэгчтэй.